онцлог бас байдаг юм байна гэдэг үг яасан. Энийг би хүүхдүүд зориулж ийш оруулсан болохоос энэ болохоор ерөнхийдөө археологийн булчнаас олцсон хүчний тэмцэл болсон болоод байсан. Тэгээд энэ жав тарихны хөгжмийн урдыг энэ гогч байгаа нь ярьж байгаа шүү. Жав тарихны хөгжмийг урдыг алтай ялцгээд тэгээд өнөөдөр бид энэ хүчийг бас тодорхой хэмжээнд маш сайхан баримталтайгаар Жамблын энэш гэдэг одоо энэ сурвалжиж гарч ирсэн бүтээлээ төрний модыг дахин сэргээгээд тэгээд алтай ятгаа гэж бодлоо юм аа. Тэгээд та бүхэн танилцуулъя.